маш гоё болж байна. Сүхбаатар аймгийн маань эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй ухаантай биднийг үнэхээр сайхан хүлээж авлаа. Тэгээд Сүхбаатар жаргалтай ээж ивент эд дундаа халуухан байна. Тэгээ маргааш бид нэр Дорнод аймагта жаргалтай ээж ивэнтээ хийн. Тэгээд Дорнод аймгийн эмэгтэйчүүдээ бас урьж шүү. Тэгээ үнэхээр зөвхөн сууд бэлдсэн байгаа. Тэгээд ээжүүд өөрсдөө хайрлсан ирээдүгөө гэрэлтүүлсэн ийм цаг хугацаа байна гэж харж байна. Тэгээд Diamond Academy хамт олон эрхэм мэлтгэгч нартайгаа 103 аймгаа тойроод бид ингээд аз жаргалтайгаар явж байна. Маш олон хүмүүсийг гэрэлтүүлэхэд бид нар өөрсдөө ингээд жаргаж байна. Тэгээд Монголын ирээдүй болсон хүүхдүүд маань хэдэн сайхан тодоос гэрэлтээсээ тэдний маань Diamond дотроосоо асаасаа гэд энэ жаргалтай ээж ивент маань байдгаа. Тэгээд 103 аймгийн эмэгтэйчүүдэд дахин баярлалаа. Дорнод аймагта ивентээ хийгээд бид нар ингээд баг бүрэлдэхүүнээрээ буцах болноо. Тэгээд хинтээ Сүхбаатар Дорнодын гал ээжүүдтэй эрүүл энхийг хүсье. Ирсэн сэтгэл бол маш өндөр байна. Бидний үнэхээр халуун дотор сайхан ухтаж авлаа. Дээрээс нь бидний энэ ивент хийж байгаа Дарган хотел маань болохоор яг бид нар сонсож байхад бол шинэ бүтээн байгуулах гэж сонссон боловч яг ирээд харахад бол үнэхээр бараг олон улсын стандарт хангасан ийм сайхан бүтээн байгуулалт болсон байна. Тэгээд орон нутагт маань ийм томоохон бүтээн байгуулалт бас бий болж дээрээс нь бидний ивентийг хүртлээ зохион байгуулахад хамтран ажиллаж байгаад нас баярлалаа гэж хэлмээр ивент одоо үнэхээр сайхан уур амьсгалтай болж байна. За маргааш Дорнод аймагт очино. Ер нь одоо догтлол дүүрэн байгаа. Бид нар чинь ивентэд дуусгаад өөрөөр гараад тухайн аймагт очиж бэлтгэлээ хийгээд өргөжлөлөд ивент хийгээд яваад байгаа. Гэхдээ Улаанбаатараас гарсан Diamond Academy-ийн дээрээс менторуд маань бол ерөөсөө ядархгүй маш ирж дүүрэн ивенттэй бэлдээд сэтгэл зүрхээ үнэхээр энэ бүхэндээ зориулаад явж байгаа. Тэгээд маш аз жаргалтай цаг хугацаа өнгөрч байна. За ер нь айгүй гоё ивент болж байна. За энэ ивентэд ингээд урилга явуулсан Улаанбаатар хотоос маань найз маань ингээд урилга явуулсан байлаа. Маш их баярлалаа гэдэг энэ зөвшөөрлийг тэмдэглэн найзтай хэлчихэ. За ивент бол ер нь айгүй гоё болж байна. Ихийг сонслоо, мэдэрлээ. За цаашлаад ер нь бол бас энийг нэг хэрэгжүүлж үзье гэсэн бодол төрлөө. За ингээд баярлалаа. хамгийн гоё сэтгэл хөдлөсөн ямар байна? Хамгийн гоё сэтгэл хөдлөсөн нь болохоор надад тэр нөгөө юу л байлаа л да. Тэр одоо яг нэг хамгийн одоо анх гарсан ментор маань хэмлээ дээ. Тэр менторын маань яг ингээд тэр нөгөө зоримог хүчтэй байдал аюух таалагдтаа. Өнөөдрийн арга хэмжээ үнэхээр гоё болсон байна. Тэгээд бүх ээжүүдтэй баярын мэнд хүргье гэж хэлье. Тэгээ бүр толгондаа. Ер нь одоо хамгийн гоё сэтгэл мэдрэмж авсан юу байв өнөөдөр? Өнөөдөр болонгууд нөгөө бяцлаглаас айгүй гоё мэдрэмж авлаа. Тэгээд эндээс ч жоод үр хөвгттэйгээ зөв харилцсан гэдэг хандлагыг айгүй авсан. Энэ арга хэмжээнд оролцоо бүх эмэгтэйчүүд ээжүүдтэй өнөөдрийн баярын мэнд хүргье. Өнөөдрийн арга хэмжээ зөв гоё болж байна. Ээжтэйгээ цугаа ээжтэй бэлэг бариад ирсэн байгаа. Ээжигээ баярлуулаад энэ өдрийг дурсамж сөрөө өнгөрүүлж одоо маш их баяртай. Өнөөдөр хүрэлцэн ирсэн өсвөчүүд ээжүүд маань сайхан баярлаарай.
Сайн байцгаана уу? Дайн Маянд Актемас жаргалтай ээж ивэнтэй хөдөө орон нутагт болон Улаанбаатар хоттой маш олон ингэ зохион байгуулад үнэхээр гоё байна. Мянган ээжийг гэрэлтүүлэн гэдэг гайхалтай манай Актем өсвөр насны хүүхдүүдийг өөртөө ихтэй зорилготой манлайлагч дэлхийн хэмжээний сэтгэлгээтэй хүүхдүүд болгоё гэсэн зорилготойгоор 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бүгдийн ард эрүүл мэндийн боловсролын сайд бол яалтчгүй ээж байдаг учраас ээжүүдийг хөгжүүлэх нь маш чухал байдаг учраас жаргалтай ээж оюунлаг ивэнтээ ийхүү бид явуулж амьдралын чанараа өсгөх ад жаргалтай ээж байх урлаг суралцах гайхалтай ээжүүдтэй амжилтыг хүсье. Мэдээж энэ олон хүмүүсийн итгэл сэтгэл яг юун дээр нэгдэж байна вэ гэхээр Монголын ирээдүйд бид нар багахан ч гэсэн хувь нэмэр оруулъя. Баг ч гэсэн гэрэл хийгээ асаая. Энэ зүйл болохгүй байна, тэр зүйл болохгүй байна гэж шалтгаан тоожих юм бол маш мундахгүй их байна. Яг үннийг хэлэхэд.